Welcome back to my channel. So if you're new here, please subscribe. Before beginning, I would like to say thank you so much to every single person who actually took their time, actively participated, and contributed to my vlog. We'll be talking about what is food waste, why it's important, and how we can contribute. I hope you enjoy it. Яг одоогийн байдлаар бол Японд хашаач орсон гараа ариутгах боломжийг иргэдтэй маш сайн хангаж өгсөн байгаа. Энэ болохоор хуруу гараараа дээрээс нь дараад авахгүй хөлөөрөө гიშгээд гараа ариутгах боломжтой. Яг энэ болохоор энэ тэнд нэлээд байдаг түгээмэл гараа ариутгагч. Өнөөдөр бүгдээрээ хоол хүнсний хаягдал гэдэг сэдвээр ярилцах болно. Нэг өдөрт зөвхөн өөрийн чинь хэрэглэнээс хамаарат гарч ирж байгаа хүнсний хаягдлын хэмжээг юу анзаарч суудаа байгаа юу? Өдөр тутамдаа бид нар хоол хүнстэй харьцдаг учраас ялангуяа хүнсний худалдаа авалт. За тэгээд хоол хийсний дараах үлдэгдэл хаягдaltaа хэрхэн харьцаж байгаа, ямар шийдвэр гаргаж байгаа алхам бүр чинь маш том нөлөөллийг бий болгож яадаг. Яг энэ асуудалтай холбоотойгоор Instagram дээр дагахыг уриалж байгаа онцлог аккаунт бол дуусгалаа. Энэ нь нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд тус зорилтын хүрээнд нүүбийн хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон нүүбийн залуучуудын зөвлөх хороо энэхүү аянг одоо хэрэгжүүлж байгаа. Үндсэндээ хүнсний хаягдалгүй амьдралын хэв маягт урайлан дуудах дуусгалаа гэдэг аян байна. Хүнсний хог хаягдлын талаар за тэр дундаа эрүүл зөв хоолны сонголт хийх хаягдал баг гаргах талаар мэдээлэл өгөх нь маш чухал хэрэг байна. Дуусгалаа. Finished. Хэри хоол амттай дуусгалаа. Ходит. All done. 今日も完食しました。吃完了。Fertig. Хүнсний маш гоё. Одоо хөрхөн утаагаад Mongolia. Оргилын үед баяр хүнсээ цуглуулж хахад юун дээр анхаардаг вэ? Тэр талаар өөрийнхөө зүгээс бас хуваалцвал аль болох уут сав багтай салдан наваа хүнс энэ чигээр ингээд авахыг аль болох ийм ногоонуудыг сонгохыг хичээдэг. За тэгэхээр хаягдал багтаа худалдан авалтыг хэрхэн хийх вэ? Юуны төрөнд дэлгүүрт ороод баглаа бодлоггүйгээр зарагдж байгаа жимс ногоо байх юм бол яг тэр бүтээгдэхүүнийг нь сонгож худалдан авахыг хичээхэн зүйтэй байх нэ. Ногоогоо хадгалахдаа ч гэсэн уутнаас нь гаргаад яг энэ чигээр нь хадгалах юм бол хамаагүй урт хадгалагддаг юм байна лээ. Хоёрдугаарт хүнсээ цуглуулахдаа тооцооныхаа дагуу хэмжээнд тааруулаад худалдан авалт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг юм авах гэж ороод нэлээд юм аваад гараад ирдэг тийм үү? За үүнээс гадна өнөөдрийн бид нарын хэрэгжилж байгаа хөргөгч 70 оноос хойш 15%-аар томорсон байдаг. 5-ны диаметр аваад гэвэл 60 оноос хойш 36%-аар ихссэн байдаг. Хэмжээ нэмэгдэх тусам нэмэгдэж байгаа хэмжээгээр нь илүү их идэх гэвэл порцод харуулж чадахгүй. Нэр том хөргөгч авах тусмаа өөрийн мэдлгүй хөргөчөө дүрэх гээд аяга олон юм худалдаж аваад байдаг. Эмэгтэйчүүд ялангуяа амар хэвтгүүлсэн худалдаа авалт хийх гэдэг. Би ч ерөнхийдөө нэг тийх маа яг хандлагатай байгаад байдаг. Тийм болохоор явахаасаа өмнө яг хэрэгтэй гэсэн юм аа яг лист болоод байгаа. Зөвхөн тэрийг авах гэдэг чинь. 3-дугаарт хоол хүнсний хэрэглээгээ төлөвлөдөг байх. За та бүхний харж байгаачлан миний хувьд даваа гарагаас ням гараг хүртэл хүнсний хэрэглээгээ бэлдээ тавьдаг байгаа. Энэ маань өөрөө хэд хэдэн даваа талтай. Юуны төрөнд бол эдийн засгийн хувьд илүү зардалгүй байхад нэмэртэй. 2-дугаарх нь ээж нар за ер нь завгүй явдаг хүмүүс хоолоо хийхэд цагийг тань хэмнэ. 3-дугаарх нь өнөөдрийн сэдвийн дагуу хоол хүнсний илүү хаягдал бий болохгүй тулд энэ маань нэмэртэй байгаа. За ийм сав байхгүй маа гэхэд зүгээр л таглаатаа сав дотор юмнуудаа хадгалж болно, бэлдээ тавьж болно. Мөн өдөр болгон бас мах иддэг бол махнуудаа амтлаад өдрөөр нь бэлдээ тавьж болно. Дөрөвдүгээрт meal prep буюу хоол төлөвлөлтөн дээр нэмээд гэрээсээ гарахаас өмнө өөртөө lunch box эсвэл bento гэж хэлдэг. Бенто бэлдээд гардаг байх. Энэ маань нэгдүгээрт биднэрт өөрийнхөө идж байгаа хоолныхоо порцонд хяналт тавих. Хяналт тавих боломжийг олгож чинь, хоёрдугаарт мэдээж илүү зардал байхгүй. Гуравдугаарх нь өдөр тутмынхаа хэрэглэнээс гаргаж байгаа хог хаягдлыг бид нэр тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой. За би өдрийнхөө хоолыг гэдэг дуусчлаа. Хоолны савыг ороодог энэ даавууг бол японочууд
Furoshiki гэж нэрлэдэг. Furoshiki. Одоо та бүхэнд би нэг төрлийн боолтыг зааж өгье. Маш амархан бөгөөд хөөрхөн харагддаг. Энэ дээр би яаж ийнө гэхээр нэг зангидчаад нэмээд дээрээс нь дахиад нэг 2 тоо зангидж байгаа шүү. Одоо дахиад харъя. 2 өнцгийг аваад нэг зангидаад тэгээ дахиад дээрээс нь нэг зангидна. Одоо харин даавныхаа өнцөг болгоныг нь хөөрхөн цэцэгний дэлбэ шиг янзлахад л болоо. За яг одоо бүгдээрээ 2011 онд Нүүбийн хүнсгэж зааж зохион байгууллагаас хийжсэн судалгааны үр дүнгуудын нэг хэсгээс харж байна л да. Тэгэхээр хэрвээ бидний хоол хүнсний хаягдал маань улс орон байсан бол хүлэмжийн хийн ялгаруулалтаараа дэлхийн топ 3-т ч ихсэх байсан. Нэгдүгээрх нь Хятад, хоёрдугаарт Америк, гуравдугаарх нь бидний харж байгаачлан хоол хүнсний хаягдал маань жигсэж байна. За тэгээд цаашаа энэ нэгтгэг Орос, Япон, Бразил гэж явж байна. Америкт ингэдэг гэж байгаа байхгүй юу? 40% авчаад хэрэглэхгүйгээр муудахад ч юм уу хайчдаг. Тэгээд тэр чинь 40% гэдэг чинь одоо 5 уутны 2-ыг нь 5 уут хүнс цуглуулчаад 2 удаа тэгээд хайчиж байна гэсэн үг байхгүй юу? Нэрээ компостонд аяа. За ихлээр хоол хүнсний хаягдал гэдэг нь юу вэ гэхээр өдөр тутам айл гэрийн одоо хэрэглэнээсээ үүдэлтэй гаргаж байгаа хоолны үлдэгдэл, жимс ногооны хальс, яс тос зэрэг бол орох нэ. Сайн байна. Тэгэхээр 5 дугаарт компост хийх. За компостыг ярихаас өмнө хүн төрөлхтөнд ямар асуудлууд байна вэ гэдээ бүгд аваад үзье л да. Одоо тойлол агаар, ус, хөрсний бохирдол нь хог хаягдал. За хог хаягдал дотроос хүнсний хог хаягдал маань энэ бүх асуудлуудад харьцуулахад хайрцангуй одоо шийдвэрлэхэд боломжийн гэж үздэг байгаа. Хэрвээ хүн болгондор бүр нэг хумсарлаад амьдралынхаа хэв маягт жоохон өөрчлөлт оруулах юм бол компостны хувьд болохоор хөгжингөө орнуудад аль хэдийн одоо тренд болоод удаж байгаа. Угтаа бол бид нэр гэр дотроо гэртээ бүх хогоо англиад тэгээд ачуулдаг байгаа. Тэгтэл Монголд өнөөдөр бид нар яаж ямар ч ангилал байхгүй айл болгон бүгдээрээ нийт хорон дотор ямар ч ангилгүйгээр хогоо хийчин. Тэгээд тэр бүх холилдсон хогийг бүгднгийн нэг газар овоолол хайчдаг. Тэр овоолсон ямар ч ангилал байхгүй тэр хог хизээ задрах вэ. Бид нэр гэртээ ямар ч хоггүй гэрээсээ бүх хогоо гаргацдаг. Гэхдээ яг үүндээ улс их орн нь хогны асуудалтай байгаад байдаг. Тэгэхээр залуучууд бид нар яг энэ компостонд суралцаад хэрэгжүүлж чадаад нийгэмдээ тренд бий болгох юм бол бид нар иргэн хүнийхээ зүгээс улс их орондоо хийх одоо маш том хөрөнгө оруулалтуудын нэг жишээ байгаа шүү. Компост нь болохоор Монгол дээр ер нь бол бордоо гэж явж байгаа. Үндсэндээ одоо хүнсний хог хаягдал эдгээр маань био задаргаанд ордог. Хог болгоод үлдээх биш. Харин эсэргээрээ ашиглаад ашигтай бордоо болгож байгаа. Ийм асуудал байна. Тэгэхээр бүгдээрээ компостонд суралцаарай. Hi guys. Өнөөдөр та нарт би өөрийнхөө компостыг танилцуулъя гэж бодлоо. Дөнгөж сая өдрийнхөө хоолыг бэлтжээд одоо болох талбарт байна. Тэгээ болж байгаа хооронд нь бүгдээр компостоо хийцгээе. Өнөөдөр болохоор паста, ийм жижигхэн салааттай байгаа. Тэгээд нэг иймэрхүү хог гарсан байна. Өглөө болохоор кофе уусан, оранж дээр ийцсэн. Иймэрхүү хог гарсан байна. Одоо энийг компост хийнэ. За тэгээ миний компост болохоор цаасан хайрцагны компост гэдэг байгаа. Тэгээд хорхоо шавж, хорхоос нь хамгаалаад нэг юм хөнхөн тавлаад дээрээс нь ийм агаар нэвтрүүлдэг ийм материалаар жоохон ийм cover хийсэн байгаа. Би болохоор өөрийнхөө хуучин нэг сакс макс тоглож байсан ийм jersey-гээ нэг хайжлаад оёод хийсэн байгаа. Тэгэхдээ нэг хар шороо тэгээд жоохон одоо навчид ормол гэх юм уу хар бөгөөд бор тийм төрлийн шороо ороод тэгээд дотор нэг ерөнхийдөө өдөр болгон гарсан хогоо өдөрт нэг 250-500 мл орчим хогоо хийгээд өдөр болгон ингээд хуцаад байхад ерөнхийдөө ингээд хог маань задраад тэгээд байгальд ямар ч хорвшгүй кофений шаар тэгээд цайны шаар мараач гэсэн хийж
бичиж болно. Өнөөдрийн та бүхэндээ хуваалцсан дуусгалаа аянд хэрхэн нэгдэх вэ гэвэл хоолныхаа зургийг аваад цахим хуудас дээр одоо Facebook, Twitter, Instagram өөрийнхөө хэрэглэдэг ямар ч платформ байж болно. Түүн дээрээ эдэж дууссан хаягдал огт үлдээгээгүй болохоо харуулсан постыг бусдтайгаа хуваалцах нь. Уулын дээр гарсан бичлэгээ хийсмэсэн. Дуусглаа. Дуусглаа. Өөрөө дуусглаа шилжүүлээ. Дуусгалаа. Одоо өнгөрсөн. Тэр яагийн 3 дээр принтлж хийсэн өөр. 3 дээр принт хийсэн юм. Гацаар. Дээдлийнх нь одын бий болохоор ихтэй. Би нөөсөлсөн. Ваа. Мэлахар бол батарей л их юм. Батарей л хэрэгтэй. Аа. Энэ удаагийн Christmas баяраар хүүдээ энэ номыг авсан байгаа. Дэлхийн шилдэг классик уран зургуудыг хүүхдэд ойлгомжтой байдлаар тайлбарласан ном байгаа. Одоо бүгдээрээ манай хүүгийн хамт залхуу brownie хийж сурыг. За үүнийг хүүхдтэйгээ хамт хийгээд маш тохиромжтой хялбар байгаа. Гурил сахар одоо энэ дээр ерөөхдөө бичсэн байгаа орцуудаа бүгднийг хийн. Гурил сахар, какаоны нунтаг, baking powder, давс, за масл эсвэл ургамлын тос хийж болно. Тэгээ ванила эдгээрээ бүгдийг хойлоод өтгөн дунд зэргийн өтгөн болтол нь халих нь байна. Какаоны хувьд болохоор 70-аас дээш хувьд буюу одоо цэвэр какао байх тусмаа илүү зүгээр. За тэгээ үүнийгээ зуурхаас өмнө 100-аа бүгдээрээ 180 градуст тавиад халааж байна. За ингээ бүгдээрээ бэлдсэн зурмаа 100 руугаа хийгээд 40-50 минут байлгах нь. Тэр хоорондоор дээдлийнх нь одоо топпинг буюу шоколадыг нь какаоны нунтаг, сахарны пудр, халуун усаа хооронд нь сайтар хойлоод л хангалттай. Бэлэн болсон браунигаа бүгдээрээ 100-наас гаргаж ирээд 10 минут амраад амраасныхаа дараа энэ хүү топпингоо дээрээс нь шууд одоо тавих нь байна. За ингээд энэ хүү влогийг дуустал нь хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Миний влогт анх удаа орж ирж зочилж байгаа бол тавтай морилноо. Тэгээ саяхан авокадотой талах гэдэг подкастт ярьслага өгсөн. Тэгээ тэрхүү ярьслагыг сонсчоод над руу эргэж холбогдсон залуучууд бүсгүйчүүлдэ бүгдэнд баярлалаа. Гиснээс хоол хүнсний хаягдл нь дэлхийн дулаарал цаг уураа өөрчлөлт за тэгээд хүлэмжийн ялгаруулалтанд ямар үүрэг рол гүйцэтгэдэг бол огт яриаггүй. Энэ талаар ярих юм бол бас л том сэдв болох болно. Энийг хардаа ямар хөөрхөн юм бэ? Энэ одоо бодвол хот нь ойр хавийн нэг их сургууль гинэ. Сургуультай хамтраад бага ангийн хүүхдүүдээр гаднахыг ингээд хөөрхөн шинэ жил болж байгаа учраас зураг зурлцсан байна. Ямар хөөрхөн юм бэ? Хаалга хэрэглээ гэдэг чинь энэ. Ямар хөөрхөн юм бэ? Wow. This is amazing. Юмхнаар юм их юм гэж. Энэ байна да. Wow. Нэг л та. So cute.